За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтээ тавтаа морил. Өнөөдрийнхөө бичлэгээрээ би латина мейкап хийх гэж байна. Латина мейкап нь болохоор иймэрхүү харагддаг ийм мейкапыг латина мейкап гэж нэрлэдэг юм байлээ. Энэ мейкапыг хий гэж зөндөө удаан бодсон зураг бичлэгнээс олон удаа харж исэн. Finally өнөөдөр нэг юм энэ мейкапыг хийх тохирон сайхан ингээ бүрдээд өнөөдөр хийхээр болсон байна. Өнөөдрийнхөө бичлэгтээ хамтаагаарай. За нэлээд тийм тод будалт хийн. Тэгээ латина мейкап болохоор миний харснаар бол жоохон мат талдаа саа багтай. Гэхдээ гялалзуулагч бол зарим нь тавиа, зарим нь бол ерөөсөө тавихгүй матаар нь үлдээгээд илээ. Тэгээ би бол жоохон хайлайтер бол мэдээж тавих байх. Тэгээд зарим нь бас флаш хэрэглээд, зарим нь бас флаш хэрэглэхгүй байлээ. Бас жоохон флаш баг зэрэг оруулах. Гэхдээ юу ч гэсэн мейкапа бүгдээрээ хийгээд эхлэе. Тэгээд юу болох нь харъя. За энэ дээр хөмсг нь болохоор нэлийн тод, уусалттай тийм хөмсг байгаа. Тэгэхээр ер нь бол шууд би харандаагаараа явчих гэж бодож байна. Харандаагаараа явхаасаа өмнө нэг кремээр нэг жоохон суурахгүй болвол харандаа маань нэг сайн гарч өгөхгүй. Тэгэхээр чүд жоохон доор нэг кремний суур өгчий. Шулуун хөмсг зурж илээ. Гэтэ миний хөмсгний стил бас ерөнхийдөө жоохон шулуун дээшээгээ маягийн. Тэр жоохон өргөн байсан. Хөмсгөө ер нь нэлээд тийм нарийнхан засцсан учраас чүд жоохон өргөн зурх хэрэгтэй юм байна. Хамгийн түрүүнд нөгөө ямар ч будаггүй байж хата хөмсгөө зураад тэгээд хөмсгөө нөгөө айгуу сайн консилеророо ингэ цэвэрлдэг. Тийм будалт тэгэхээр ямар ч будаггүй байгаа дээрээ хөмсгөө төрүүлээд зурнаа гэсэн үг. За нэг иймэрхүү ер нь нэг иймэрхүү өргөн нь энэ бол арай нарийнхан маад. Тэгэхээр шүд нэмий. Энийгээ би одоо цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэхдээ би багс авч агаад цайвар консилероор цэвэрлээд байсан. Тэгэхээр би энэ Semi 058-аар цэвэрлэчихье. Гэтэ бүр яг ингэж буддаг байсан маань гинэд санагдчихлаа. Би бас ингэж ер нь бас буддаг байсан юм шиг байна. Ингээд амар цэвэрлээд ингээд энэ ч ихтэй жоохон нарийнхан болчихлоо. Дээд хэсгээр ингээд тод гарах үйц. Ингэж өгөөд. Бүр ингэсэн байсан. Ингэж чагаад ингэж бодоод байсан шүү дээ. Oh my god. Нара. Вау. Гэтэ яг ингэж боддог байсан те. Яг нэг 16 17 молоонд манай хамаатны дүү нөгөө мейкап артист болно гэд мейкапны сургалтанд явж исэн аахгүй юу. Тэгээд тэр сургалтын дээр нь яг ийм мейкап хийж исэн. Яг ийм хөмсг. Би нөгөө нэг юу нь олж исэн аахгүй юу. Югдүүлээ модель нь олж исэн. Тэгээ манай дүү надад тэр яг ийм хөмсг хийж ирснийг би санчлаа. Би яг ийм хөмсг хийлгэж исэн зураг энэ чи гаргах чи за. Тэр чин бараг латина мейкап байсан юм шүү. Гэтэ яг энэ хөмсг бол өстой амар мод байсан тий. Санаж гинэ та нар. Сормуус энэ төр наач болохоор нүд бол нилийн тод штэ. Тэгэхээр хөмсг бол нилийн бас бүдэг санагдах байх. Тэгэхээр би энээс жоохон тод болгоно. За тод болгохдоо би одоо энэ Tony Moly-гийн энэ бор гелен контур байдаг да. Энүүгээр нэг юм нарийнхан ийм багс авч агаад илүү гоё юм амар уусгалтах гарч ирэх болов гэж бодоод байна. За ер нь нэг иймэрхүү амар тод байсан шүү дээ тий. Тэгэхээр би бол бүр ингээд тодолчих гэж бодчих. Вау тий. Бүр ийм хөмсг нэрээ зурч явдаг байсан шүү дээ. Бас л өөрчлөгдөжээ мейкап. За би галс энэ хөмсгөө энэ талтайгаа адилхан болгох. Хөмсг маань нэг иймэрхүү болчлоо бүр амар тод. Яг нэг дөнгөж хөмсгөө шивүүлээд гараад ирсний дараах шиг. Нүдээ будаад ирэхээр хамаагүй өөрчлөгдөн гэж найдаж байна. За одоо шууд суураа тавиад эхлэн праймераа тавиад тэгээд дээрэс нь фаундейшн энтрээ тавина. Би бейсэндээ MAC Cosmetics-ийн энэ праймерыг хэрэглэж байна. Би хамарнаасаа бусад хэсэг дээрээ түрхэх гэж байна. Яад гэвэл хамар хэсэг дээр болохоор би арай өөр зориултын праймер тавина. Яагаад бэ гэхээр латина мейкап бол ер нь нэлээд тийм мат талтай мейкап байсан. Тэгэнгүүт би латина мейкапн дээр жоохон тослогдуулдаггүй мат болгодог тийм праймерыг яг хамар хэсэг дээрээ хэрэглэе гэж бодоод уруулны энэ хэсэг, амны энэ хэсэг дээр праймераа аюулгүй сайн тавьж өгөх хэрэгтэй байдаг. Охтууд яг тэр хэсгийг бас орхичдаг юм шиг санагддаг байхгүй юу? Тэр хэсгээ орхичих юм бол нөгөө яг энэ хэсэг чинь нөгөө айгүй хөдөлж идэг болохоор юм мэддэг арилах
магадлал өндөртэй байдаг учраас тэр хэсгийн праймеригээ дутуу тавих ч юм уу те төрөхгүй орхичих юм болвол тэр хэсгийн чинь крем нь хурдан арилгах магадлалтай байдаг. За дараа нь би энэ shine control гээд энэ праймерийг зөвхөн хамар хэсэгтээ төрөх гэж байна. За тэгээд энэний нэг юм байгаа. Энэ праймер болвол ер нь бол нэлээд бөөгнөрөх магадлал өндөртэй. Тэгэхээр хэмжээг нь маш сайн тааруулж авах хэрэгтэй. Хэмжээг нь бүр маш бага аваад тэгээд маш багаар хэрнээ ингээд цаашаана чигжиж ингэж хэрэглэх хэрэгтэй. Крем яг тавих үед барзаагаад идэг байхгүй яг энэ хэсэг нь. Тэгэхээр энийгээ бүр маш сайн шүнгээгээд арьсандаа чигжиж өгөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас энэ чинь нөгөө майтжуулдаг крем учраас хуурай болгочихж байгаа учраас айгүй юм хуурай мэдрэмж төрүүлдэг. Яг тэр хэсэг нэг юм таталтах ч юм уу те тэгдэг. Тэгэхээр яг энэ праймерыг болвол яг үнэхээр юм oily skinтэй хүмүүс хэрэглэвэл бүр маш тохиромжтой. Түүнээс ш бусад одоо тийм oily биш хэрнээ хэрэглэх юм бол хуурай мэдрэмж төрүүлнэ. Фаундейшнийг тавих гэж байна. Энэ фаундейшнийг хэрэглэе гэж бодсон боловч энэ маань нэлээд дуусаад байгаа учраас энийг нь хэрэглэх гэж байна. Арай шингэн бүтэцтэй. Гэхдээ дээрээс нугасаа консилер энэ төр тавьчих учраас хангалттай өвгөл дарчин. Би нэрээ ийм порлон Монголоос сахиж авчруулад энүүгээрээ одоо анх удаага нүрэ кремдэж үзэж байна. За энийг бол гэхдээ би гарн дээрээс ингээд авчий. Порлон шиг адилхан. За ийм юм байна. Том болохоор айгүй гоё ингээд айгүй их газар руу төрхөгдөөд амар л юм байна. Гэхдээ миний нөгөө одоо нөгөө хийх гээд байгаа Latina makeup маань нэлээ их крем орохоор байсан. Ялтчгүй нөгөө нүүрэн дээрээ тусаах нь бол зөв юм байна л та. Oh my god. За одоо энийг сайхан тараагаад үгүй. Oh my god. Гэт. Нүдэ анжаагаад нүдэн дээрээ муу яваад. Нүдэн дээрээ. Дэжгүй шүү. Энэ бол гэхдээ гол нь ерөөсөө тэгж амар зузаан болоогүй байна. Latina makeup-ны крем тавилт хэсэг бол нэлээд тийм фаундейшн нь бол өөд ардаг matte foundation байсан. Гэхдээ би чинь нөгөө энэ кремээр орлуулад байгаа штэ. Тэгэнгუთ энэ нөгөө дээрэс нь миний энэ порлон маань би чихтэй ийм порлоноор явсан учраас айгүй юм гоё нэмгэн тавигдсан байна гэх юм уу. Уг нь би чинь нэлээд их крем авсан штэ. Тэгэнгუთ энэ порлон маань өөрөө ийм бамбалзуур гоё чихтэй учраас айгүй ингэж naturally гоё нэмгэн болгосон байна. Тэгэхээр өдөр тутамд бол ийм порлон болно тун зүгээр юм биш үү. Би өмнө нь бол огт хэрэглэж үзээгүй байсан. За суур крем бол яг нэг иймэрхүү ингээд өөгөө дараад болчихж байгаа. Одоо дээрэс нь хамгийн гол юм нь амар тод цагаан өнгийн юм гэрэл байгаа. Тэгэд бүр ингээд тавьсан байлоо. Ямартай ч нэлээ их тавьсан байсан санагдаад байсан. Хамгийн ийм цайвар гэрлээрээ явж гин. Бас ийм жижигхэн спонж авсан хгүй юу. Энүүгээрээ тарааж үзье. Энэ бол нэлээд цайдж байгааз. Гэхдээ энэ ч уусаад ирэхээрээ бас гайгүй танагтай болчихдээ хөрх. Яагаад энэ мейкапыг өнөөдөр гинэд ингэж хийхээр болов гэсэн чинь би өнөөдөр угаасаа нөгөө миний амарж байгаа өдөр тэгээ дээрэс нь өнөөдөр гадуур дотор гарахгүй яг гэртээ байх болохоор өчтөр орой унтахаас өмнө за нэг бичлэг хий да мейкапын бичлэг ойр тэгээгүй мейкапын бичлэгээ хий да гэд тэгээ Pinterest ороод нэг юм бичлэгний idea энэ төр хайгаад Latina makeup-ийн look энэ төр бас үзээд тэгээ өглөөс ирээд зөвлөний цайгаа уунга YouTube ороод тэгсэн чинь нөгөө миний үздэг Badma Bites гэдэг хөрх охин байдаг. Би нөгөө нэг Instagram-ан дээр рилүүдийг нь аяг үздэг байхгүй юу. Badma өнөөдөр Latina makeup хийсэн бичлэгийг оруулсан байсан. Гинэт хүүе нэрээ Latina makeup аа. За өнөөдөр л яг хий гээд Badmаг үзээд за Badma яаж хийж ийн гээд Badmагаас хараад тэгээд энэ бичлэгээ ер нь бол хийхээр болсон байхгүй юу. За энэ гэрэл жоохон ингээ өөрчлөгдөд байж магадгүй. Би яг нөгөө цонхны өдөс хараад суудсан байхгүй. Тэнгүүт нар ингээд байрны цаагаар ороод гараад ингээд байгаа. Тэнгүүт жоохон тийм өөр харагдаад байж магадгүй шүү гэрэл нь. За энэ нөгөө нэг нэлээд цайвар гэрлэр би нүднийхээ доотлыг ингэсэн болохоор одоо цайвар нь одоо энэ нүдний доотлын бүлцэн одоо энэ хөхрөл тентэр бол сайн дарагдаагүй байгаа. Яг уу энийгээ бол хуурай гараад арчин. За одоо өөгөө дарах хэсгүүдээ өөгөө дарчи. Миний нөгөө хамгийн бас чухал зүйлсүүдийн нэг болохоор ер нь өөгөө цав цагаан арьсан дээрээ мейкап хийх дуртай. Тэгэхээр ямартай ч сайхан өөнүүдээ ингээд дарчи. Би ч духан дээрээ батганы сорвнуудтай сайн дарах хэрэгтэй байна.
Энэний дээрээсээ би одоо ийм тод сүүдэр тавих чинь маш тод байх ёстой. Тэгэхээр би бас нэлээд тод сүүдэр өсрүүгээ оруулж сүүдэрлэн ингээд oh my god тий. Гэтэ энэ угаасаа амар юм тод сүүдэр тавих юм байлээ энэ Latina мейкапн дээр. За энийг энэ багсаараа чүд жоохон уусгачаад тэгээд дээрэс нь борлоноороо бленд хий. Хамраа бас тасан сүүдрээрээ сүүдэрлэж илээ. Тэгэхээр хамраа бас сүүдэрлэчээ. Тэгээд яг энэ чинь ингээд голд нь нэг ингэсэн байсан. Чүд жоохон ингээд нэг юм хийцэн байсан байхгүй юу? Би уусгахтаа ийм блендинг ийм спонжоор явуулъя гэж бодож байна. Нэг юм бэмби мейкап шиг харагдах гадах юм тий. Хамраа ингэсэн чинь. Тэгтээ угаасаа ийм амар тод байх хэвээр л доо. Би бас тод мейкап хийдэг. Тэгтээ бас арайч ийм тод мейкап бас хийдэггүй юм шиг байна. Сүүдэрний хувьд нэг иймэрхүү болсон. Одоо энийг хамарныхаа сүүдрийг уусгана. За сүүдэр маань нэг уусаад иймэрхүү болчлоо. Ерөнхийдөө сүүдрээ тавиад ирсэн чинь бараг Latina мейкапын төхөөд байнаггүй юу тий. За хөмсгөө жоохон энүүгээрээ арчаад бүдгсгчлээ. Тэгтээ зүгээр одоо тодолчихно. Чухал хэсэг байгаа. Тэр нь болохоор бейк хийх байгаа. Одоо пудрээрээ бейк хийн. Хэмжээнээсээ нэлээд ихийг гаргаж агаад ийм порлоноороо зураас байвал зураасаа арилгахгүй бол айгу муухай. Зураас нь тэр чигтээ хуурай алчдаг. Бейк хийхээсээ өмнө анхаарах хэрэгтэй зүйл. Тэгэхээр тэрийгээ сайн арилгаж агаад хийх хэрэгтэй. За ингээд oh my god. Энийг нэлээд жоохон өргөн хичлээ. Тэгтээ зүгээр өвчих юмч. Вау тий. Бас баян ингэж бодоод явдаг бол супер л юм байна. За хамарныхаа голоор. Гэтэ ер нь их байх тусмаа би бол гоё сайн бэк хийгдээд зүгээр ах гэж бодож чинь. Тэгэхээр дахиад нэмээд хамарныхаа голоор энэ доогоороо ингээ явчих. Яг л гурил шиг харагдаж байна. Эннийхэн дээрээ яг энэ хэсэгтээ гэрэл хэсгүүд дээр ингэж бэк хийн. Гэт жоохон шингэж. Хуурай сүүдэр болохоор би өөрт байгаа хамгийн тод энэ сүүдрийг хэрэглэж чинь. За энэ сүүдэрнээс ахиухан авч агаад тосон сүүдэртэйгээ холиод ингэж гаргаад бэклснээ унгаана. Ингэж унгаагаад. За хөмсөг бол нэлээд бүдгэрчлээ. Хөмсгийг би дахиж нэмж тодлно. Одоо хийх нэг юм нь болохоор би бас дахиад хуурай сүүдрээрээ хамраа өндөрлөх чинь. Хамраа дахиад жоохон нэмээд амир уу. Эннийхээ яг энүүгээр нэг юм зураас хийгээд байгаа байхгүй юу? Тэрийг хийцгээе. Би өмнө хийж үзчихсэн л та. Тэгтээ яг эмчэнэ нэг юм батхтай юм шиг муухай харагдаад байгаа байхгүй юу? Ийм хуурай пудрнээсээ ингэж авч агаад яг энэ хэсэг дээрээ жоохон ингэ тавьчих. Тэгэхээр энийгээ жоохон ингэ орхиод энэ маань аягүй гоё тод харагдчих ёстой. Гэтээ яг энэ хэсэгт нэг юм гарцсан юм шиг харагдахгүй нь. За энэ хэсгийг жоохон ингэж бэк хийгээд орхичих. Хөмсгөө тодруулангуудаа тэгээд газ нүдрүүг орё. За нэг иймэрхүү болсон. Одоо чүд гялалзуулалт хийх гэж байна. За чүд гялалзуулагч хийхдээ би ер нь гэхдээ их гялалзуулалт бол нэг хийхгүй. Яг нэг хэсгээр. Гэхдээ тэр нь яг энчээ гялалзуулагч хийсэн гэдгийг нэг ингээ баг мэдэгдэхүйц тийм гялалзуулагч байсан. Тэгэхээр яг нэг тэр хэсгүүд дээрээ л гялалзуулна. Ерөөсөө нэг тийм нэг амар уусгалттай бол гялалзуулалт надад бол харагдаагүй. Одоогийн байдлаар бол би хацар өнгөлөгч ерөөсөө тавиагүй. Яг сүүдрээрээ л явж байгаа. Энэ будалтан дээр нүд бас их чухал байсан. Нүдний хувьд болвол нэг юм smoky маягийн юм уу гэж харагдсан. Тэгэхээр би энэ доотлын энэ гурвыг ашиглаад ийм жоохон smoky маягийн дуу хийчт юм уу? Ер нь угаасаа жоохон smoky дуу тэгээд доороо жоохон тод өнгөтэй ийм уусгалттай л бор мейкап харагдчихсан. Хамгийн гол юм нь нөгөө сормоос контур хоёр нь юм шиг надад санагдсан. Ингээд суур өнгөө тавьсан. Одоо дээрэс нь би ийм жоохон чүд бараа өнгөөр нүднийхээ яг энэ давхраа хэсгээрээ ингээд жоохон тод өнгөө хүчин тэнгуүтийг иймэрхүү харагдаж байна. Энэ тэгтээ бас нэлээд дээр үе мейкап те.
надад бол бодогдохны нэг яг нэг мейкап артистууд нэг 16 17 онд мейкап артистууд яг нэг ингэж хүмүүсийг будаад байдаг байсан санаадах юм. Яг ийм smoky eye тэгээд ийм амар ийм уусгалттай хөмсөг латино охтууд ч ер нь жоохон тэр үе дээрээ яваад байгаа юу юу. Гэхдээ латино гэхээр одоо тэр охтууд нь яг ингэж будаж байгаа юу бас тий. Гэхдээ бас нэрээ жоохон бас ингэж будсан охтууд айгүйх харагдаад идэм аа. Гэхдээ тэр нь гол нь 10 жилийн охтууд 11 12 дахь ангийн охтууд ч юм уу тий. Яг нэг ингэж будсан манай энэ тхийн дэлгүүрүүдээр яваад харагдаад идэх хгүй. Одоо хүртэл мейкап хийдэг хүмүүс бас байдаг л ах. Гэтэ бас яг нэг тийм амар муухай бол биш те. Яг юм нэлээд heavy л харагдаж байна. Яг саяныхаа авсан өнгөнүүдээрээ энэ нүдний маань доор өвдөг гарах гээд байгаа байхгүй юу. Тэгээ жоохон сүүл хэсэг нь айгүй юм хомигдсан. Тэгээ улаацсан байна. Тэгээ бичлэгэн дээр маань сайн харагдахгүй л байна л та. Би яг ингэж буддаг байсан. Дотортлаа ингэж одоо нөгөө нэг илүү том харагдуулж биш, илүү дотгошооноо хумиж яг 10 жилдээ байхдаа оюутан байх энтертэй илүү нөгөө том харагдуулахын тулд ууг нь бол жоох ингэж тэлж харагдуулах хэрэгтэй штэ. Тэгэнгүүт энэ дээр болохоор жоох ингэж улам дотгошооноо хумаад байгаа байхгүй юу? Тэгэхээр улмал smoky, улмал ийм айгүй юм харагдана гэсэн үг. Нэг хооронд нь жоохон blend хамгийн тод өнгөөр нь авч аваад ингээд энэ уг хэсгээр нь жоох ингээд би нөгөө одоо бас бүжгийн тэмцээнд орох байхгүй юу? Тэр үедээ бас ингэж бодвол бас гоё юм байна. Нүдний дотор талын контур тавих чинь тэр нь болохоор энэ нүдний хааны дотор талын давхраа хэсэгт байдаг энэ контур тавина. Тэгэнгүүтээ шууд сормосоо наагаад энэ дээр болохоор ямар ч тийм гелен контур биш яг энэ палмастрын контуроор л контурдах юм байлээ. Тэгэхээр би яг энэ контуроор л гурвалжин контур хийх чинь айгүй томыг гурвалжин энд их арай л дэшээ зурцсан би контурны сүлээ. За нэг иймэрхүү байхад баг болохоор л юм байна. Энэ бас жоохон уртчиж магадгүй. Энийг жоохон эндээс нь хасаад контра нэг иймэрхүү зурчлаа ихний хэлж байна. Тэгээ одоо хамгийн гол юм чинь сормос штэ. Тэгэхээр сормос надад одоо байгаа хоёр нь бол нэг ийм эсвэл ийм байгаа хгүй юу. Тэгэхээр би одоо эндээсээ харж агаад баг хамгийн томыг наачиг энэдэн дээр нэг ингэж харагдахаар байгаа хгүй бүр ийм амар том. Тэгэхээр бас зөвүүн байх байхаа. За юутай ч одоо наа. Ийм амар нүдтэй байлуу. Энэ гэхдээ бас арай л уу те. Гэтэ зүгээр үү. Ийм мейкап байхаар бас энэ сармас гэхдээ бүр олж штэ. Окей. Хүүе бүр ийм амар болох юм уу? Энэ гэхдээ бас арай латино охтуудын мейкапнаас бас арай хитрхи жоохон хитэрсэн мейкап болчиход байна үгүй юу те. Латино охтууд бас арай ч ингэж буддаггүй байлгүй те. Эсвэл ингэж буддсан болов уу? Миний сармас бас арай л амар болоод байгаа юм шиг санагдаад тах юм. Гэтэ зүгээрээ яа тий. Арай л жоохон илүү буддаг латино охин байж болно сте. Илүү тод. Вау. Нүдний мейкап бол нэг иймэрхүү тэгээд контур нь болохоор бараг л ардаасаа нэг амар сүртэй тод илүү урт харагдахгүй байна те. Нэг чухал юм үлдсэн тэр нь уруул байгаа. Тэрнээсээ өмнө энэ доод сормосоо будаатхий. Доод сормос бас чухал. Уруула бороор хүрээлнэ. Тэгээд ийм бор хүрээлгчээр сайхан хүрээлээд хаягийн гол нь нөгөө айгүй тод ингээд нэг юм хүрээлцсэн уруул амар чухал энэ мейкапанд. За нэг иймэрхүү ингэж хүрээлж болж байна. Одоо энэ мейкапн дээр уруула ямараар будах уу гэхээр энэ юм биш. Энэ өнгө юм шүү. Энэ ихтэй бас нэг жоохон ягаавтар байна тий. Тэр болохоор нэг жоохон юм ягаан байна уу? Тэр нэг жоохон юм бор байсан юм аа. Бор гэхээр нэг энэ ч юм уу? Энэ бас. Энэ маань бүр хугарсан. Энэ араа миний энэ хуудагийн энэ уруулын будааг муу юм бэлээ. Би уг нь бол аваад нэг хайрсартай яагаагүй тэгсэн чинь одоо ингэсэн. Би одоо яагаад ингэсэн гэхээр ойлгохгүй. Та бүр баахан уруулын будааг олчлоо.
За энэгээр гатч. Энэ үү. Гэтэ бас л стил нэг юм цайвар байна. Энэ будалтнууд дээр нэг жоохон юм нилээ юм бараан байсан юм аа. Нилээ юм бор хүрэн гэх юм уу. Энэ болохоор стил яг миний оруулны бодогнод болохоор нэг юм миний л юм бэж ягавтар. Нүднийхээ урд жоохон хайлайтер нэмэхэр боллоо. За тэгээд энэ хамарны энэ бол бас жоохон тод байсан. Тэгээд энэ бас жоохон чүд тод байсан. Тэгээд энийгээ жоохон дахиад жоохон тодлоод. За нэг иймэрхүүл байсан шүү дээ. Тэгээд энэ дотор нэг юм цагаан юм нэр яваадсан шүү дээ. Гэтэ стил яг миний л нэг юм тайп харагдахгүй байна. За ерөнхийдөө бол мейкап маань нэг иймэрхүү боллоо. Тэгээд зарим охтууд нь бол нэг иймэрхүү хийжсэн байхгүй юу? Одоо ямар ч хацар өнгөлөгч байхгүй. Ийм зүгээр сүүдэртэй хацар өнгөлөгч нэмчээ гэж бодож байна. Нэг иймэрхүү хацар өнгөлөгччүүд нэмчдээм билүү гэж бодлоо. Чүүд нэг ингээд энэ болохоор ийм rare beauty-гийн калалзуулагчтай юм юу байхгүй юу? За энэгээр чүүд нэг жоох нэг юм ягавтар хөнгө оруулж өгөөд ингээд хийчүүл жоохон нэг юм гацран дээрээ нэг ягаан өнгө орж ирж байгаа болов. Тэгээ хамраа жоохон ингэчдэм байлээ. Ингээд. За тэгээ бас хамгийн чухал юм нь ийм setting spray цацах хэрэгтэй юм билээ. Setting spray амар олон удаа цацаад байсан. Гэхдээ би өнөөдөр түрүүн суураа тавьж байхдаа мартчихэж одоо тавьчих. Миний өнөөдрийн хийсэн латина мейкап маань нэг иймэрхүү боллоо. Надад бол маш сонирхолтой байлаа. Тэгээд ерөөсөө ийм өөр төрлийн мейкапаар бас өөрийгөө ойрд ерөөсөө хараагүй. Дандаа л нэг л төрлийн хийдэг мейкапаараа өөрийгөө дандаа хараад байсан. Тэгээд ингээд ийм бас өөр харахаар бас гоё сонирхолтой байлаа. Тэгээд нэрээ жоохон нүднийхээ дотор талыг жоохон цайруулчт юм уу? Ингээ өгчвөл бас нэг жоохон тэг. За ингээд мейкап маань бол нэг иймэрхүү харагдчихээн. За надаа бол яг үнэндээ бол үнэхээр таалагдчихээн. Бас хаяа нэг ингээд явхад бас айгу хүчрэхэгтэй юм амар юм гал цогтой амар юм зоригтой юм шиг тэгэж харагдах юм шиг санагдлаа. Тэгээд ойроос танад харуулах юм бол нэг иймэрхүү харагдаж байна. Надад энэ латина мейкапнаас хамгийн гоё юм таалагдж байгаа юм нь гэх юм болвол би яг ингэж боддог байсан байхгүй юу? Оюутан байхдаа нүдээ ингэж нөгөө юм бүр юм нүх шиг батлна боддог байсан. Тэгээ би бүр тэгэж боддог байсан. Таг мартчихж аяа бас ингэж бодчих. Дандаа нөгөө нэг одоо юм доён мейкап гэдэг штеп юм доороо юм нүдний юм юутай давхраатай тийм мейкап хийдэг болцсон болохоор тэгээд ер нь бас хаяа бас ингэж бодож ивэл бас жоох арай өөр харагдах юм болов уу гэж бодлоо. Гацар өнгөлөгч нэх байхгүй. Гэхдээ чүд оруулж өгсөн иймэрхүү байгаа надад бас хөөрхөн таалагдчихээн. Өмнө нь 10 жилдээ оюутан байхдаа ямар хуу мейкап хийдэг байсан харуул. 10 жил байхдаа би 9-р ангиасаа эхлэж ер нь бол нүрээ бодож эхэлсэн. Нүрээ боддог охтуудын хажууд бол би боддог байсан. Бүр ингээд 9-р ангиасаа гэдэг чинь амар жоохноосоо бодож эхэлсэн байгаа. Тэгэл тэр үедээ бол би баг ангиасаа баг хамгийн их нүрээ боддог нь л байсан баг. Ээж бол нэг амар юм хэлжсэнийг бол санахгүй байна. Зөвшөөрдөгч байгаагүй болохоор тэгэл хийгээл угаасаа өөрөө хиймээр дуртай будмаар байсан болохоор тэгэл будаал явдаг байсан баг. Тэр үедээ болохоор би бараг л одоогийн шиг ийм хүмсэг зурдаг байсан юм шүү. Энийг хардаа энэ зурагнаас харахад бол би бараг одоогийн шиг иймэрхүү уусгалттай хүмсэг буддаг байсан байгаа. Харандаагаар ингэж буддаг байсан. Нүд ч гэсэндээ ер нь яг нэг ийм ерөөсөө яг иймэрхүү л буддаг байсан. Одоо нэг яг энэ бол арай тод байгаа штэ. Энээс жоохон ийм бүдэг өнгөөр гэхдээ ерөнхийдөө арга нь бол нэг ийм дандаа ийм дотгош нь ингэж хүнхийлгэж тэр үедээ бол яг нэг нүх шиг болцсон юм шиг тэгж буддаг байсан. Тэгээд энэ зураг мурагнаас харахад бол одоогийн шиг ингэж ийм айгу тод буддаг байгаагүй л дээ. Тод ийм их юм хэрэгэлдэг байгаагүй. Гэхдээ ингээд айгу хөөрхөн хитгэн будгаар нэг ингээд цэвэрхэн нэг иймэрхүү ингээд будчихдаг байсан. Тэгээ би харахтаа бол хөөрхөн л мейкап ер нь хийждэг байсан юм байна да гэж одоо бас хардаг. Тэр үедээ бол айгу хөөрхөн одоо энэ контур монтрыг харахад ч гэсэндээ нэг юм контурны сүүл мүлэн нэг юм нэг хөөрхөн жижигхэн нэг юм контурны төгсгөл нэг юм сүүл байгаа байхгүй юу. Тэд нар мэдэрч гэсэн айгу хөөрхөн яг 10 жилийн хүүхдэд бол хөөрхөн тохирсон л мейкап өөртөө хийждэг байсан юм шиг санагддаг. Тэгээд одоо жишээ нь яг энэ үед би айгу тод
нүрээ бодож исэн байхгүй юу. Энэ зурган дээрээс харахад бол яг хөмсөг бол угаасаа яг юм нэг уусгалттай айгүй юм тод хөмсөг зурдаг байсан. Би энэ дээр бол хамгийн тодороо бас зурцсан байгаа. Тэгээд яг нүд хэсэг болохоор яг бас нөгөө юм уусалттай юм. Тэгээд уруулаа нэг бас жоохон бэж маягийн ингэж боддог байсан. Би энэ үед чинь нэлээд туранхай байсан юм аа. Одоогийнхоос би чинь 13 муруу хэл туранхай байсан. Тэгэхээр жоохон ч байж, туранхайч байж, хөөхөн ч байж. Тэгээд энэ зураг мургаа харахаар нэг тийм амар baby би баг муу юм уу гэмээр үнэхээр хөөхөн харагддаг. За тэгээд 10 жилийн маань мейкап нэг иймэрхүү харагддаг байсан. Оюутан болоод бол миний мейкап баг нэ хөөрчлөгдөөгүй нэг жоохон тод болсон юм уу? За энэ дээр одоо тод харагдчих шиг байна. Энэ зурагны хөмсгийг харахад бол баг л энэр шиг те. Ерөнхийдөө нэг иймэрхүү л мейкап хийдэг байсан юм шүү. Гэхдээ арай хөнгөн. Айгүй юм тод хөмсөг бол зурдаг байсан юм байна. Контур нь болохоор нэг юм жижигхэн юм нэг сүүл. Тэгээд наадаг байсан сормоос нь болохоор одооч байд юм бэлээ. Цагаан юм урт юм хайрцагтай made in Taiwan гэд бичсэн нэг тийм сормоос байдаг байсан юм олон ширхэгтэй. Надад одоо тэр нэр байд шүү дээ. Одоо энд оюутан болоод арай бас жоохон тод буддаг болсон. Нэг иймэрхүү. Ер нь л айгүй сормоос наадаг байсан. Тэгээд сормоос их нааснараа ер нь миний нүдний зөх хэсэг бүр амар юм эмзэг болцсон. Би ч одоо аргагүй штэ. 12 дугаар ангийн хавар жилүү хэсгээс эхлээд би сормоос наадаг болсон байхгүй юу? Юм нэмхэн юм хөнгөн сормоос өгдөө штэ. Тим сормоос 12 дугаар ангиасаа баг наацсан. Тэгээ тэр үед бол миний хэрэгжилсэн сормоосны цав бол зүгээр л нөгөө нэг юм 500-ийн цав мав гэдэг юм хар цав байдаг. Цавун салхтай ингээм амар гоё хууларчдаг. Тим юм цав хэрэгэлдэг байсан. Тэгээд оюутан болоод Тайван явах хүртлээр 2 жил тийм хятад сормоосны цав хэрэгэлсэн. Тэгээ 3 дугаар курсээс эхлээд аваа нэг арай нэг ухаан орж ирээд гэх юм уу? Ийм муу цав хэрэглэж болохгүй юм байна. Сайн цав хэрэглэх хэрэгтэй юм байна гэд дуугийн цав хэрэглэж эхэлжсэн. Тэгээд тэгсэн ч гэсэндээ ингээд дуугийн цав надад бас жоохон муу байсан юм уу яасан ингээд яг сормоос наадаг хэсэг нь амар эмзэг байхгүй юу? Сормоос наагаал тэгээл маргааш нь шууд ингээд одоо бүлцэн болоод амар ер нь л амар хэцүү болчдөг. Тэгэхээр ер нь сормоос нааж ивэл анханасаа аягүй зөв сормоосны цавуугаа сонгож хэрэглэх хэрэгтэй шүү. Нүүр бодож исэн үеүүдийн түүхүүд бол нэг иймэрхүү байна. Тэгээд ер нь аягүй багасаа л 10 жил тахаасаа нүрээ бодох амар дуртай байсан. Хүүхдүүд нэг нүрээ боддог байхад би их нүрээ боддог байсан. Оюутан байхдаа бас нүрээ аягүй боддог байсан. Тэгээд найзынхаа нүрийг бодно. Ажилд орчоод бас ажлынхаа охины нүр мөрийг бодож мудаад. Ер нь аягүй нүр бодох аягүй дуртай байсан юм бэлээ. Тэгээд тэрийгээ би ер нь Австралид ирснээсээ хойш ойлгоод одоо энийгээ би хөгжүүлээд явж байгаа. За тэгээд амар олон юм ярьчлаа. Тэгээд өнөөдрийн хувьд миний энэ латина мейкап маань нэг иймэрхүү боллоо. Тэгээд та нарт таалагдсан болвол мэдээж лайк дараарай. Тэгээд бас subscribe дараагүй бол subscribe дараарай. Дараагийнхаа бичлэгүүдээр тун удахгүй иргэд болцъя. Тэгээд тэр болтол түр. Bye bye.